Болно аль валютыг сонгох юм бэ? Энэ хариулт нь айгүй тодорхой. Доллар бол хаана хэвээрээ, Америкийн зах зээл хаана хэвээрээ. За хин хамгийн том хөшүүртэй явж байгаа юм бэ гэх юм бол Америкчуудын хөшүүрийг бараг 3 дахин том. За өндөр түвшний технологи гар утсмаас компьютер чип дээр үгүй аж магадгүй гэхдээ энэ хувцс, хунар, барилгын материал гэх мэт чинь энэ дээр одоо хятадууд тэр чигтээ алуулж байгаа. Ерөнхийдөө Трамп LED-ний тодорхой төлгөөнийхөө биелүүлэлтээ хийцэн. Доллар 2-7 хоногийн дотор евротой харьцуулах юм бол 10% сул орчлаа. Алтны үн ханш тэнгэрлүү нисэж байна. Хөрөнгө оруулагч олон улсын санхүүгийн байгууллагууд Америкийн засгийн газрын бонд авахгүй анзаарж байна. Америкчууд өөрийнхөө дахин санхүүжүүлж чадах уу? Америк одоо дампуурлаа юу Трампаас болж тэгээд $80 цаг үе яг одоо дуусч байгаа юу үгүй юу? Товчхондоо үгүй. Гэхдээ энэ хариултанд орохоос өмнө хэдвүлээ өнгөрсөн 2 хоногийн дотор миний YouTube-ийн контентын доор цуглардсан хэдэн комментууд дээр би хариу өгчээ. За эхлээд нөгөө талаас нь харахад Америкчууд хэдийн үйлдвэрлэсэн барааг авахгүй байж чадах болов болно чадна. Яг гэх юм бол эрэлт нь байж л байна. Гэхдээ эх 6 юм уу 1 жилийн хугацаанд авахгүй юм бол дэлхийн улс сүрхэхгүй. Юу болох юм бэ гэх юм бол тэр эрэлт нь ерөөхдөө ингээд төгжчихсэн байж л байна. Хоримтлагт нь. За тэгээ юу болох юм бэ гэх юм бол хятадууд өөрөө хаашаа хөрөнгө оруулалт хийх юм бэ гэх юм бол Вьетнам руу хөрөнгө оруулалт хийн, Таиланд руу хөрөнгө оруулалт хийн, Индонез руу хөрөнгө оруулалт хийн, Шри-Ланка руу хөрөнгө оруулалт хийн. Тэгээ үйлдвэрлээд тийшээ нүүлгэн. Угаасаа маржин багтай. Тэ? Хүний хөлс хөдөлмөрөөс хамаардаг өртөгтэй одоо хувцс хунарын бараа угаасаа Шри-Ланка, Индонез гэх мэтчлөө хятадаас LED-ийн нүгэд эхэлсэн. За энэ тренд бол угаасаа үргэлжлэнэ. За дараагийнхан мэдээж хятадын санхүүд хүн цохилт болж байгаа хамгийн их хохирол амсгал US, Америк өөрөө хятад үйлдвэрч орн шүү дээ. Хувцс, утасны чип, цахилгаан машин, батарей бүх хэд ангийн Америкт эрэлтэн байгаа юм бол энэ үйлдвэрлэл угаасаа өөр тишээ нүүчнэ. Нэг юм ойлгох хэрэгтэй байгаа. Одоо Оросын нефт тий хоригдсан ч Оросын нефт, газ дэлхийн зах зээл дээр тий эцсийн хэрэглэгч угаасаа очиж байгаа. Очдог. Угаасаа та хүүхдүүд насанд хүрээгүй хүүхдүүд нөө зургтыг хоригдчих заяа. Тэд нар өөр зургт үзэх арга олчдаг юм. Интернетийн хориг тавьчих заяа. Өөр аргаараа интернет олчдаг юм. Тэ Германы мөнгийг хорчих. За зарим хүүхдүүд бүр сэргэлнээр дэлгүүр ороод тулгаа хийдэг байхгүй. За хүн гэдэг амтан маань ерөөхдөө creative ямар нэг асуудал гараад ирэх юм бол энийг даваа явчих. За хятадууд хувийн хэвшил өөрөө ашигтай баймаар байгаа. Америкчууд нь барааг авмаар байгаа. Таиланд хятадаар тойрсон улсууд бүгдээрээ энэ ашиг авмаар байгаа. Тэгээ юу болох юм бэ гэх юм бол зүгээр үйлдвэрлэл өөр тишээ нүчнээ зүгээр цаг хугацааны асуудал. За хужаа нарыг тэр чигтэн дараад үгээсээ хохин муу хужаа нэр хятадууд дарагдчих юм бол монголчууд бид нар хохирно. Хамгийн том худалдаа авах чинь алтан зис мис нүүрсхийн авж байгаа юм бэ гэх юм бол хятадууд тэрчтэй авж байгаа. Хятадын эдийн засаг нураад эхэлчих юм бол бид нар бүр дампуурна. Тэрийг сайн мэдэж аваарэ. Эцээцтэй хятадууд сайн явах тусам монголчууд бид нар сайн явж байгаа. Хятадуудын ядуурл буурснараа бид нар яг залгаа байгаа учраас бидний ядуурл бас буурж байгаа. Энэ ярмаг тэрчгтэй энэ орон сууцаар дүүрсэн юунаас болж байгаа юм бэ гэх юм бол манай нүүрс зэсийн худалдаа авалтаасаа болж байгаа. Өөр юм ерөөсөө байхгүй. За тийм учраас хятадуудын эго жоохон цэгцэлж болно гэхдээ нурж болохгүй шүү. За ёо эдийн засаг мэдхгүй хүн эдийн засаг тайлбарлах гэж юаны ханш хятадууд өөрөө унгааж байгаа шүү. Окей. Энэ доллар юаны ханш хятадууд одоо юу хийж байгаа юм бэ гэх юм бол 6.3-аас 7.2 өөрөө унгааж байгаа юм байна. За хятадууд жинкнээсээ одоо энэ худалдааны тарифын эсрэг юана 7.2-оос 8.2 руу унгаачих юм бол ард иргэд нь бас тэнэг биш шүү дээ. Ард иргэд бас юу харж байгаа юм бэ гэх юм бол энэ ханшийг харж байгаа. Миний юан өмнө тэ ийм их доллар авдаг гэсэн бол одоо ийм багассан байна. Миний юан би гадагшаа ингэж аялах боломжтой байсан бол ингээ буурсан байна. Би юанаараа ийм юм авдаг байсан бол одоо үргэлж мөнгө юу юм бэ гэх юм бол бодит хөрөнгө оруулалт худалдаа авахтын хэрэгсэл штэ. Талхны юун, махны юун, гадагшаа аялах, тоног төхөөрөмж, хувц хунар энэ ханш замбраагүй хурдтай унчих юм бол юу болох юм бэ гэх юм бол хятадын эдийн засаг нураад эхэлчихнэ. Хүмүүс банкнасаа мөнгө татчихна, өөр валютлаа орчин биткойн руу болгоно, үл хөлх аван гих мэтчлэн ерөөхдөө энэ санхүүгийн зах зээл тэрчтэй яваад өгчнө. Тийм учраас хятадууд чөлөөтэй энэ өөрийнхөө валютаа дээшээ доошоо савлуулах нь бас маш эрсдэлтэй байхгүй. Одоо жишээлбэл та харж байгаа бол 2022 оноос юаны ханш маань 6.3-аас 7.2
ковидоос болж унсан энтэй зэрэгцээд юу тохиолдсон бэ гэх юм бол биткойны үн ханш дээшээ пуужинсан баггүй. Яагаад гэх юм бол хятад хүмүүс тэнийг бишээ худалдаа авах чадвараа хамгаалах гэж үзэн банк санхүүгийн системээс мөнгө татаад өөр тийшээ явуулнаа. Хятадуу зүгээр Ши Жинпинг засгийн газар нэг тушаал гаргацсан болохоор тэнийг юм шиг унжаага худалдаа авах чадвараа алддаг валюта барьж өгөхгүй. Монгол бас яг адилхан их хурлын дарга аасан Зандахүү инх болт юу гэж хэлж ирсэн байх юм бол монголчуудаа бити төгрөгөө доллар болгоорой гэсэн одоо тийм тушаал юм уу хөслийг мөрддөг хүмүүс бараг байхгүй. Окей. Бид нар өөрөө тэнийг бишээ. За тийм учраас иймэрхүү хариу байгаад надтай цуг хөрөнгө олт хийж, үнэлгээ хийж, шинжилгээ хийж өөрөө хөрөнгө олгох болмоор байна. За тийм боломж одоо бүрдэж байгаа. Би өөрийнхөө тийм group community school платформ дээр үсгэж байгаа. Өдөр болгон би та хэдтэй юу хуваалцах юм бэ гэх юм бол зах зээл, техник, фундаментал шинжилгээ хуваалцсан. 7 хоног болгон 2 олон улсын компани үнэлгээ хийн, багцлал оруулах үгүй юу, шийдвэр гаргалтаа та хэдтэй бас хуваалцаад бас нэмээд тэр санхүүгийн модель Excel файл та бас өнгөө авах боломжтой. Хөрөнгө олж болохын тулд бүх мэдээлэл нэмээд өгнө. Сонирхож байгаа юм бол нэмэлт мэдээлэл авмаар байгаа юм бол энэ контентын хамгийн сүүлийн хэсэгт Рафтан бит 2 дэлгэрэнгүй мэдээлэл та хэдтэй өгнө. За хоёрдугаар Америкчууд худалдаа авах хүсэлтэй байгаа учраас тэр үйлдвэрүүд нь Хятадд үүссэн юм аа. Хятадын цалин ханш нь хамгийн хямдхан байсан болохоор энэ үйлдвэрүүд Америкт байснаа Хятад руу Аз руу нүүсэн юм. За тэгээ Хятадууд эцсийн энийг дийлнэ гэсэн юм байхгүй. Энд хувцс хунар янз бүрийн үйлдвэрлэл маань 100% татвартай болчих юм бол тий өрсөлдөх чадвар алдчихна. Монголчууд бас зис дээр 100% татвар тавьчаад хятадууд одоо бидний зисэн дээр 2 дахин өндөр үн төлөх ёстой гэх юм бол хятадууд юу их юм бэ гэх юм бол зүгээр Монголын зис авахаа болчихно, өөр орны зисийг авчихна. За тэгээ энэ худалдааны тариф хориг юу тавьж байгаа юм бэ гэх юм бол хятадын тий экспортын үртгийг өсгөж байгаа. Окей, өрсөлдөх чадварыг бууруулж байгаа. Тэгээ эргэн тойрон байгаа улсуудын худалдаа авах чадварыг экспортын өрсөлдөх чадварыг дээшлүүлж байгаа. За тэгээ одооноос эхлээд та нар хятад хүн байлаа гэж бодъё. Хувцсны үйлдвэрлэл өрөнгө олт хийх үү? Хийхгүй. Яагаад гэх юм бол хятад хийчих юм бол дахиад худалдааны дайн гараад ирчих юм бол хэрэггүй юм байна. За тэгээ юу их юм бэ гэх юм бол энэ итгэл үү? Шри-Ланка л үнэн гих мэд чи ерөөдөө тактик нь яг ийм байгаа хгүй. Удахгүй энэ хоригуудаа чөлөөлч магадгүй. Гэхдээ ирэх 5-10 жилийн хугацаанд хятад компанич бай, гадаад компанич бай, Америк компанич бай одоо маш сайн бодох байхгүй юу? Үйлдвэр Европ барих уу, Мексик барих уу, Канад барих уу, Азад барих уу? Дэлхийн хамгийн том худалдаа авахч, дэлхийн хамгийн том зах зээлөө бараагаа зарахын тулд дараагийн 10 жилийн хөрөнгө олтыг одоо зохицуулж байгаа байхгүй юу? За, тэгээ хүмүүс одоо юу ярьж байгаа юм бэ гэх юм бол хамгийн гол нь Европ даяар Трампыг муулж байгаа. Европчууд угаасаа Трампыг үзэн яддаг. Америкийн уламжлал хэвлэл мэдээл бас Трампыг үзэн яддаг. За юу бичсэн байгаа юм бэ? Trump defined as Beijing fight back deepens turmoil. Тэ? Трамп гүрийж, хятад хариу барьж. За тэгэл бүх хувьцаанууд унжин, доллар унжин, Америкийн засгийн газрын бонд унжин, Трамп удахгүй буулт хийнэ гэх мэт шим яриад байгаа. За тэгээ дүнгиж саяхан өчтөр орой Трамп юу хийсэн бэ гэх юм бол энэ гар утас компьютер чип ерөөдөө энэ тарифаасаа чөлөөлсөн. Энэ юу авч байгаа юм бэ гэх юм бол том технологийн компаниуд Nvidia, Apple гэх мэт ч хүчтэй лоббитэй учраас энийг одоо чихэж гаргасан. Хүмүүс энийг яаж ойлгож байгаа юм бэ гэх юм бол тодорхой хэмжээгээр Трамп фейлдсэн, буулт хийж байгаа, уучлаарай гэж хэлж чадахгүй буцаагаад Ши Жинпинг рүү мүлхэж ирж байгаа өөрийнхөө улс төрийн карьер, өөрийнхөө намаа бодоо олгож ийн, Америк эдийн засгийг бодоо олгож ийн. Тэгээд ерөөхдөө хэн ялах юм бэ гэх юм бол Ши Жинпинг ялна гэж байна. За нэмээд хэвлэл мэдээлэл юу хэлж байна гэх юм бол Америкчууд Хятадаас юу өсөж байна гэх юм бол бид нар л уцаар залгаачаа энэ хилцлээ хийя гэсэн гуйлдад тавьж байгаа гэж байна. Ямар мимууд явж байгаа юм бэ гэх юм бол Трамп одоо уцсныхаа ордоноос ууцсан. Яагаад над руу залахгүй байгаа юм бэ гэж ярьж байна. За энэ бол зүгээр Трампын эсрэг пропагандаг гэж ойлгочих. Миний зүгээс заяа. Америк эдийн засгийн эсрэг пропагандаг гэж ойлгочих заяа. Евро доллароос илүү баттай гэж үү? Хятадын юан доллароос илүү баттай гэж үү? Хизээч тийм юм байхгүй. Европын эдийн засаг Америкийн эдийн засгаас илүү том гэж үү? Европ руу бараагаа зарах юм уу, Америк руу бараагаа зарах юм уу? Төлбөрөө еврогоор авах юм уу, доллараар авах юм уу? За та нар Монголоос доллар янз бүрийн Монголын бараа явуулаа гэж бодъё л та. Сонголт байна. Доллараар мөнгө авч болно, юанаараа мөнгө авч болно, еврогоор мөнгө авч болно. Аль валютыг сонгох юм бэ?
Энэ хариулт нь айгүй тодорхой. Доллар бол хаана хിവэрэ, Америкийн зах зээл хаана хിവэрэ. За энэ юу юм бэ гэх юм бол Америкчууд хятад руу экспортлж байгаа нийт бараа дээдлийн шар хэсэг нь. За хятадуудын Америк руу зарж байгаа бараа тэр байна. За доор нь. Тэ. За хин хамгийн том хөшүүрттэй явж байгаа юм бэ гэх юм бол Америкчуудын хөшүүрэг бараг 3 дахин том. За өндөр түвшний технологи гар утас компьютер чип дээр үгүй байж магадгүй гэхдээ тэ энэ хувцс хунар барилгын материал гэх мэт чинь энэ дээр одоо хятадууд тэр чигтээ алуулж байгаа. Цахилгаан бараа, гэр ахуйн бараа, хувцс тэ эднэр дээр тэр чигтээ ерөнхийдөө хятадуудын том үйлдвэр, хятадуудын маш олон ажлын байр юунд зориулагдсан байгаа юм бэ гэх юм бол тэ хямдхан бараа үйлдвэрлээд хямдхан бараа Америк руу нийлүүлье. За гэхдээ тэр хямдхан бараа дөнгөж саяхан үнэтэй болчлоо. Одоо хаашаа нүүгээд эхэлж байгаа юм бэ гэх юм бол өөр орон руу аль хэдийн нүүлт. За юу хөрөнгө оолтын T100 гих мэт шин төлөвлөгөө мөнгө өөр орон руу урсаад аль хэдийн эхэлсэн байгаа. Ерөнхийдөө Трамп аль хэдийн тодорхой тэ төлөвлөгөөнийхөө биелүүлэлтээ хийцэн. За энэ хүмүүс юу ярьж байна гэх юм бол хөрөнгөний зах зээл. За энэ юу харуулж байгаа юм бэ гэх юм бол Америкийн засгийн газрын бондын өгөөж. Ерөнхийдөө 4% байсан бол одоо 4.3 4.5 руу хүрсэн байгаа. Маш олон улсын хөрөнгө оологч юу хэлж байна гэх юм бол за Америкийн засгийн газрын бонд дууслаа. Америкийн төсвийн алдагл арай том дэндүү болчлоо. Америкийн доллараас салах ёстой байна. Америкийн засгийн газрын бондоос салах ёстой байна. Гэлс зүхтия гэсэн үйлдэл хийдвэрлээ харж байгаа. Гэхдээ Германы засгийн газрын бонд илүү баттай юу? Америкийн засгийн газрын бонд илүү баттай юу? Хятадын засгийн газрын бонд илүү баттай юу? Америкийн засгийн газрын бонд илүү баттай юу? Японы засгийн газрын бонд илүү баттай юу? Америкийн засгийн газрын бонд илүү баттай юу? Хариулт нь дахиад маш тодорхой. Тэ? Дэлхийн ерөнхийдөө хамгийн номер 1 валют юу юм бэ гэх юм бол доллар. Тэгээ Америкчууд эцээцтэй шинэ доллараа хэвлээд өөрийнхөө засгийн газрын бондоо ч гэсэн авч болно. Хятадууд энийг хэрэгжүүлж байгаа, Япончууд энийг хэрэгжүүлж байгаа, Европчууд хэрэгжүүлж байгаа. Европ улсуудын тий нийт гаргасан бондын худалдаа хүчин юм бэ гэх юм бол бараг 85% засгийн газрууд өөрөө шүү. За Америкчууд энэ алхам одоохондоо хийж эхлэх байгаа. За энэс болж ерөөхдөө доллар индекс нь авсан унж энэ юу гэсэн үг юм бэ гэх юм бол доллар, Их Британий фунт, евро, юан, Японы йентэй харьцуулахад өнгөрсөн тий 3 сарын хугацаанд 110-тай байсан бол одоо 99 л унтсан. Доллар ерөөхдөө 10%-аар суларсан. За Монголд анхаараарай заяа. Доллар ерөөхдөө он гарахаас өмнө өнөөдөр хүртэл тий 10%-аар суларсан хэрнээ доллар Монголд чангарч байгаа шүү. За тэгээ доллар одоо эргүүлэн чангараад эхэлчин заяа. Доллар дөнгөж сая 3 сар суларсан. Одоо буцаагаад чангарах хаа. Билоонд юу харагдж байна гэх юм бол тийм ретест явж байна. За тренд лайн руу ч хүрээгүй юм байгаа юм байна. За магадгүй энэ 95 96 руу хүрч магадгүй. За тэрнийхээ дараа энэ өсөлт нь буцаагаад өргөжлүүлнэ. Яг гэх юм бол тийм хамгийн сүүлд унахаар валют юу юм бэ гэх юм бол доллар шүү. Хамгийн түрүүнд явах унахаар нь евро, йен байж магадгүй шүү. За долларын цаг арай болоогүй. За тэгээ он гарахаас хойш ерөөхдөө доллар еврогийн ханш бараг 1 хүрч исэн бол одоо 114 рүү хүрсэн байгаа. Энэ одоо болцсон. Энэ одоо оргил цэг дээр бараг хүрсэн байгаа хаа. Одоо энэ уналт нь өргөжлүүлнэ. За энэ зүгээр энэ пропаганда дээр худал мэдээл Америк одоо дууслаа сүрлээ. Үгүй ээ. Америк сүрхээс өмнө бусад орнууд нь аль хэдийн сүрцэн байх болно. За миний таамаг юу юм бэ гэх юм бол TLT Америкийн засгийн газрын маань энэ зүгээр миний хувийн үзэл бодол шүү. Би шал буруу ээж магадгүй. Гэхдээ энэ TLT Америкийн 10 жилийн хугацаанд засгийн газрын бонд одоо ёроолт хөрж байх магадлал маш өндөртэй. Одоо буцаагаад дэше явах магадлал өндөртэй. Гэхдээ баталгаа болоогүй. Юу гэсэн бэ гэх юм бол энэ resistance line байгаа шүү дээ. Энийг цөмлөөд дахиад энийг долоогоод магадгүй нэг 100 руу яваад буцаагаад 92 90 руу яваад тэгээд буцаагаад өсөх магадлалтай. Юунаас болох юм бэ гэх юм бол хүмүүс Японы засгийн газрын бондоос зүхтэн, Америкийн засгийн газрын бондоос зүхтэн, Азийн засгийн газрын бондоос хаашаа зүхтэх юм бэ гэх юм бол Америкийн засгийн газрын бонд руу зүхтнаа. Зүгээр цаг хугацааны асуудал. За, юаныг ингээ харах юм бол те яг адилхан. Ерөнхийдөө энэ 7.3, 7.3, 7.3-ыг ингээ цөм цогхоод ах шиг л байна. Ерөнхийдөө юан те ингээ харах юм бол 2021 оноос ахуулаад ерөнхийдөө uptrend дотор явж гин юан суларнаа. Окей. За тэгээ юан сулраад ирэх юм бол хэдэд арт түмэн бухимднаа. Тэ хятадуудын дэлхийн зах зээл дээр худалдаа авах чадвар нь буурнаа. Окей.
инфляц өснө, хүмүүс банкны системээс мөнгө гарган доллар худалдаж авна, магадгүй биткойн худалдаж авна. Ер нь нэлээд хэмжээний бэлэн мөнгө хэддийн зах зээлээс өөр орнууд руу явна. Окей. За тэгээ хүмүүс юу ч хэлэх юм бэ гэх юм бол хятадууд өөрийнхөө валютаа манипуляцлж байгаа. Үгүй баха. За алт бол алт бол хизэнээс үсч эхэлж байгаа юм бэ гэх юм бол та ингэ харж болж энэ 2025 он эхэлснээс хойш доллар суларснаас болж ерөөхдөө бас алт чангарч байгаа. Хүмүүс юу гэж гэх юм бол доллар зарж ийн, Америкийн засгийн газрын бонд зарж ийн, хятадын юаныг зарж ийн, Японы йен зарж ийн хаашаа зүгтж байгаа юм бэ гэх юм бол алт руу зүгтаад байгаа юм байна. За алтны Fibonacci-г өдрийн хашаар нь харах юм бол хэдүүлээ хаанаас татж байгаа юм бэ гэх юм бол энэ 3 сарын дундуур олсон ёроол 3000 дээр. За тэгээд оргил цэг нь хаана байсан бэ гэх юм бол 3170. За тэгээд энийг дараагийн ёроолоо ингээд доошо татах юм бол алт маань яг Fibonacci 1.618 дээр өнөөдөр хүрсэн. За энэ бол зөвхөн нэг өдрийн нэг өдрийн чарт. За бүр холын зайны чарт бүтэн жил нэг ийм зураас бол нэг жил гэсэн үг. За өмнөх ёроол хизээсэн бэ гэх юм бол 2014 оны ёроолоос нь Fibonacci-га татаад за 2020 оны оргил циклон хүргээд за тэгээд retraction руу дараагийн ёроол руу ингээ хүргэснийхэн дараа Fibonacci-гийн 1.618 хаана юм бэ гэх юм бол тийм 3316. За юу л гэдэг байна гэх юм бол одоо 3200-аас 3300-ийн хооронд өсч магадгүй юм байна. За тэгээд тэрний дараа алт жоохон амьсгаа авах баха. Энэ паник удахгүй дуусчихна. Энэ тий алтлуу хөдөлгөөний амьсгаа нь удахгүй дуусах магадлал маш өндөртэй. Долларыг зарж байгаа тий доллароос ингээ зүгтж байгаа амьсгаа баг удахгүй дуусах бах. Тэгээ Америкийн засгийн газрын бонд зарж байгаа энэ энерги тий хүмүүсийн итгэл удахгүй дуусах баха. За баяртай. За хөрөнгө оолтын community сарын төлбөр хэд юм бэ гэх юм бол одоохондоо $29. За өдөр болгон түрүүний хэлснээрээ ер нь бол олон улсын хөрөнгийн зах зээл дээр дэлгэрүү мэдээлэл шинжилгээ таатай бүрэн хуваалцсан. Жишээлбэл гадаад арилжаа хийдэг, гадаад хөвцөөл хөрөнгө оолт хийдэг хүмүүс тий ганцхан нэг ашигтай хөрөнгө оолт хийчих юм бол тэр өртгөө нөхөд авчна. За хөрөнгө оолт хийя. Гэхдээ зорилго нь хүрээгүй хүмүүс энэ яг тохирно. За нэмээд тэр санхүүгийн модель мэргэжлийн түвшинд discounted cash flow modeling гаргаад ерөнхийдөө санхүүгийн наривчлан шинжилгээгээр энэ хөвцөө ямар үнэ хааштай байх ёстой юм бэ? Үнэтэй юм уу? Хямдах юм байна уу? Багцлуугаа нэмэх ёстой юм уу? Тэр шийдвэр гаргалтын шатаар бараг нэг бүтэн нэг цагийн видеогаараа 7 хоног болгон 2 юм топ компани шинжилгээ дүгнэлтийг гаргана. За нэмээд түүхэн хичээл тийм Америкийн хөрөнгөний зах зээл, Европын хөрөнгөний зах зээл, нэмээд энэ валютын урсгал яах гэж байна? Улс орнуудын тогтворгүй байдал тийм ирээдүйн хэр байгаа юм бэ? За тэгээ эх 3-4 жилийн хугацаанд ерөнхийдөө энэ олон улсын хөрөнгөний зах зээл нэлээд харанхуй харагдаж байна. Маш олон хувьцаанууд нь унана. Жишээлбэл Германы энэ автомашины үйлдвэрлэгч компаниуд нь бараг тэр чигтээ дампуурах гэдэг байна. За тэрнээс бас ашиг хийх боломжтой. За долларын ханш бас өсөхөр юм байна. Тийм учраас тийм төгрөг яах юм бэ? Гэх мэтчний ийм мэдээллүүдийг өдөр болгон тасралтгүй таатай хуваалцсан. За тэгээ манай Равдан одоо энэ community руу яаж нэгтгэдгийг, төлбөрөө яаж хийдгийг, одоохондоо ямар агуулга, ямар контентууд орсон байгаа юм бэ? Дэлгэрэнгүй тайлбарлах өгч байна. За групп дотор ирээ уулзъя. Хэрвээ та манай Эдүрэ Цэцэрлэг бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгтгэхийг хүсвэл яг одоо үзэж байгаа бичлэгнийхаа хамгийн ихний линктээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.